Арабын нэгдсэн улсын Эмират улс Данга орны самт Лайв телевизээс бэлтгэн хүргэдэг халуун сэдв нэвтрүүлэг маань энэ жил тохиож байгаа Батлан хамгаалахын салбар үүсч хөгжсөний 110 жилийн ой, за мөн зэвсэг төвчний 100 жилийн ой, хурандаа хэмээх эрхэм цолоод үүсч хөгжсөний 85 жилийн ой зориулан за хурандаа одоо нийтлэл танхимаас үзэгчдэд хүрч байна. За тэгэхээр халуун сэдв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор зэвсэг төвчний барилга инженерийн цэргийн удирдах газрын орлогч бодлого төлөвлөлтийн хилцээний дарга хурандаа ган хөлөг ирсэн байна. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хамт маань заларсан танд баярлалаа. За тэгэхээр та ер нь өөрийгөө танилцуулна уу? Цэргийн амьдралтай яагаад холбогдох болсон бэ? Цэргийн албад зүтгэх болсон шалтгаан. За миний би хурандаа ган хөлөг Төв аймгийн Жаргаланд сум төрсөн. За тэнд одоо ясалцэл цэцэрлэг 10 жилийн сургуулиар хүмүүжээд бүрэн дунд улс сурал эзэмшээд цэргийн их сургуульд 1992 онд элсэн суралцсан. За ингээд одоо цэргийн тангарах өргөснөөр зэвсдөвчин энэ одоо инженерийн мэргэжлийг сонгосч энэ зэвсдөвчөнтэй амьдрал ахуйгаа олж эхэлсэн. За энэ сургуульд сураад зам барилгын машин механизмын ашиглалтын инженерийн командын офицер гэдэг мэргэжил эзэмсч 1995 онд за зэвсдөвчний 186 дугаар ангийн 210 дугаар Матуудлагын хороонд орж ажилласан. За тэр ангид очиход бол үндсэндээ 800 гаруй цэргийн албаагчтай 300 гаруй байнгын бүрэлдэхүүнтэй амьдрал уцалсан ийм сайхан хамт олонд бас орж өөрийн эзэмсэн мэргэжилтэд дуртай болж энэ өргөсөн дангарахтаа үнж ингээд зүтгэх ийм одоо чин хүсэл эрмэлзэл төрсөө. Яг го тухайн үед 1995-96 оны үедэд үеийн нөхд маань энэ гадаадд гарч амьдрах нэрээр зэвсдүүчнээс олноор одоо ингийн амьдрал шилжиж байсан. Энэ одоо хүндрэлтэй зах зээлийн хүнд нийгэмд бас одоо дисч үлдсэн цөөхөн одоо офицеруудын нэгэ гэж би өөрийгөө бас тоож төсвөр төвчээртэй ажиллаж ингэснээр бас төмөө олондоо бас хэлхэн зүв баг. Гэхдээ бас энэ хамт олон хүнийг хүмүүжүүлдэг тэр сайхан хамт олонд би орж ажилласнараа үнэхээр одоо өдөр тутам өдөр бүрэл одоо баярал талархаж байгаа толнод урсаж санаж явдаг. Ингээд тэр одоо сангад салааны зэрэгч, ороотын зэрэгч, за инженерийн техник хэрэгсэл хадгалах засгийн инженер, тасгийн дарга, инженерийн албаны дарга, албан тушаалуудад нийтдээ 15 жил яг одоо Эрдэнэ хоттой доктор сууршилтаа ажилласан. За тэнд одоо хоёр охин маань өсөж хүмүүжсэн, өсөж том болсон бас сайхан нутаг, булган хангаа нутаг. За дараа нь би зэвсдүүчний Тэг 14 дугаар анги юу одоо үндсэн мэргэжлийн инженер сферийн тусгай ороонд миний загшчаар хурандаа Батсүрэн гэдэг хүн ажиллаж байсан. За энэ одоо сайхан хурандаагийн одоо зааж сургасан энэ одоо юугаар л өдөр зэрэгтэй өрсөндөө би. Цэрэг хүний за тэр тусмаа зэвсэг төвчөнтэй холбогдсон гэр бүлээс уламжиж энэ мэргэжлийг авдаг. Таны гэр бүлдийн одоо цэргийн хүн байсан уу? Тийм миний ээж аваа хоёр бол хоёулаа тракторын жолооч мэргэжилтэй. 1970 оноос эхлээд өнөөдрийг хүртэл одоо 70 настай аав маань трактороо барьсаар төмөн олондоо тусалснаар хүмүүс хүнсний ногоогоо тариалаад энэ улс орныхоо хүнсний хэрэгцээнд одоо хангах үйлсэд ажилласаар байж байгаа. Таны анхны цолны тухайд урсаа л да анх цолоо авчиад яаж барилж байсан бэ? Сургууль төгсөөд дэслэг цолтой төгсөж байсан. Тэгээд одоо бас дэслэгч болохыг их мөрөөдөж одоо энэ дэслэгч болохын тулд бас олон даваа давна дангарахтаа өнч байхаас гадна олон хичээлүүдийн шалгалтуудыг өгөн улсын шалгалтын комиссгээд бас их нүсэр том ирдэг Батлан хамгаалах яамнаас томилогддог юм байсан. Тэгээ энэ одоо өөрөөр хэлбэл энэ боловсролын тогтолцоо бас одоо эвдрээгүй сайхан байх үед би энэ яслал цэцэрлэг сургууль соёлоор хүмүүжсэндээ бас баярлалаа. Бас тэр үед бас одоо зөв хүмүүжил, зөв сургуулийн арга барил хэлбэрээр ингээд үнийг хүмүүжүүлдэг байжээ гэж. Ингээд дэслэг цол авчаад 1 жилийн хугацаанд би дараагийнхаа цолыг авсан. Яагаад гэвэл салаага эхний жилдээ бас тэргүүний салаагаар шалгаруулад
цолоо нэмээд ахлах цэлэх цолооваад ороотын захирчиг албан тушаалаа төхөөлж исэн. Ингээд бас амьдрал маань бас маш эрчтэй гоё эхэлж яхад. Одоо өөрөө би бас хичээж мэрэж одоо төмөн олноос суралцах. Одоо дээд үеэсээ бас одоо асууж лавлах юм зөндөл гарч ирсэн. Тэгээд яг төгсөөд очиж явах үед энэ хурандаа лав өсөр ингээд манай хорооны захирч байсан. 186 дугаар нэгтгэлийн захирч хурандаа гомбоо штамн дарга хурандаа цэнгэ за тэр одоо дараа нь хурандаа Амгаланбаатар одоо сүүлд бригадын генерал болсон. Хурандаа гал бодрох гэдэг одоо ажиллаж байна бас. За хурандаа Эрдэнэ очир үндсэндээ ингээд 5 одоо хурандаа захиртай одоо захирчтай ингээд энэ одоо хурандаа нарын одоо зааж сургаснаар л одоо хүн болж байгаа. Олон ч залуучуудыг хүн бол бас их буянтай улсууд байдаг. Ингээд хурандаа цолыг одоо та 5 хурандаатай ингээд очсон гэж байна шүү дээ, тэр хурандаа нарыг ингээд хараад хизээ нэгэн цагт би хурандаа олно да гэдэг хүн чинь мөрөөддөг шүү дээ, зорддог шүү дээ. Тэр үед яг юу бодогддог вэ? Ер нь зэрэг хүн болгоны одоо Монголын ард түмэн бүгдээрээ л эрдэх байлдагчийн германд генералын мөрдөс байдаг гэж. Тэгээ бас хэлэхгүй хинт нэгэнд хэлэхгүй ч гэсэн бас мөрөөдөл би тэр Краков Монголыг өмсөх боломж байгаа юу? Би идэхийн тулд юу бэлдэх үү? Өөрийгөө яаж бэлдэх үү? Ямар амжилт гаргах үү? Гэх мэтлэнгийн бас олон юмнууд бас байна. Тэгэхээр энэ ажил хөдөлмөрт одоо гаргаа эхлээд ингээд явж байгаа явцад ер нь энэ ерөнхий боловсролын сургуулийн одоо зөвхөн хүмүүжүүлэх гэх юм уу, гэр бүлийн хүмүүжүүлэх гэх юм уу, одоо өссөн төрсөн орон нутг гэдэг маш их нөлөөлдөг юм байна. Яг гэвэл энэ Төв аймгийн Жаргалантын цэнгэ аж ахуй гэдэг бол одоо игний одоо хөдөлмөрчний дундаас бол 14-5 хөдөлмөрийн баатар төрүүлсэн. Газар тариалангийн одоо хөдөлмөрийн баатар 4-5 одоо газар тариалангийн гавьяат ажилчтай ийм хөдөлмөрч хамт болно. Ард түмний дунд одоо өссөн. Дээрээс нь ээж аваа хоёр маань одоо бас тэр газар тариаланд бас насаараа ажиллаж бид одоо 1-2 дугаар ангиас ахуулаад ангиараа 9-10 дугаар ангиж орсон ч гэсэн одоо ангиараа тэр хүмүүсний ногоо тариалах, хураах, за тэр хадлан тижээл бэлтгэх, за тэр тариа будаа одоо хураахын ажилд бол одоо өдөр шөнөгүй бид нэр явдаг байсан. Өглөө босоод нөгөө тариа хураалт, нүдэ анихад түнс харагдтал, нүдэ анихад луган харагдтал. Тэгээ тэр үеийн багш нар бас их хариуцлагатай байж хүүхдүүдэд тэр одоо хэдэн мянган га талбайд одоо ажиллуулж ийж маш их хараа хяналттай хөдөлмөр хамгааллын дэглэмийг маш сайхан бариулдаг. Бүгд одоо биелээтэй, бүгд одоо амны масктай ингээд тэр социализмын үед л одоо тийм байсан. За мөн дээрээс нь 10 жилийн сургууль төгсөн хөдөлмөр туслан гэдэг байсан. Тэнд одоо ногоогоо тарьдаг, одоо малаа дуулдаг, гүүгээ барьдаг, гүүгээ саадаг, хүрээ одоо саадаг, өрөм бэлэг харуул, ариг цагаа идэх. Ингээд Монгол хүүхдийг ахуй амьдрал сургацсан. Энэ нь бас надад бас ажилд арай төхмөр одоо туссан болов уу гэж би боддог. Энэ жил хурандаа цол Монгол улсад анх олгогдоод өнөөдөр хүртэл 85 жил болсны өнөөдөр шүү дээ тий. Тэгэхээр та хурандаа хэмээхийн эрхэм цолыг зүүж байхыг тэр мөчийн дурсамжаасаа хуваалцвал хурандаа болчоод яг юу гэж утсан бэ? Магадгүй асар их үүрэг хариуцлага танд одоо оногдсон баг. Хурандаа цол яг ингээд өсч мөрөджсэн ч гэсэн надад хурандаа өгч болоог баг. Явах замд болоог байдаг. Баас одоо энэ зөвшөөрсөн Жанжин штаб гэдэг байгууллагт 23 жил анги салбарт ажиллаж орж ирж байна. Их өндөр босхтой хариуцлагатай албан тушаал дээр л одоо ирж байгаа шүү дээ. Тэгээд үндсэндээ 2014 онд Жанжин штабт орж ажиллаад 3 замын цэргийн командл тухайн үед одоо бригадын генерал Сүхбат сүүл тушууч генерал болсон Жанжин штаб орлогчдаар гэдэг. Энэ хүний удирдлаганд орсон тухайн үед тэнд Хурандаа даваа цэрэн Батболд зэрэг одоо маш одоо хашир туршлагатай тухайн үеийн зэвсэг түвшний ноёноор болж байсан энэ сайхан хурандаа нарын дунд одоо удирдлаганд ор ажилласан. Ингээд 1 жилийн дараа зэвсэг түвшний Жанжин штабын тэргүүний ахлах мэргэжилтэнгээр шалгарсан. Ингээд яг тэр жилдээ 11 сарын 11-нд эзэн хааны одоо төрсөн өдрийг нийтээрээ тэмдэглэх энэ баяр ёслолын үеэр гинтл хурандаа цугласан. Би өөрөө одоо намайг тодорхойлсон нэг ч мэдээгүй
намайг авч хилцэж байгаа гэж мэдээгүй ажиллаа хийгээд сууж исэн. Тэгэл гинт одоо найз нөхд маань орж ирэл хүй чиний цул батлагдлаа гэл эхэлж исэн. Тэгээ тэр үед одоо би өөртөө итгэхгүй юу гэж итгэх юм чинь 4-5 жил болно. Энэ ерөнхийлөгчийн зэрлэлээр баталсан зэргийн цол болгоч орно байж идэг. Тэрэнд бас энэ тодорхой хэмжээний залтууд байсан юм шүү. Ингээд надад энэ хорондоо цолыг өгсөн. Тэгээ би хамгийн түрүү ээж аваа баярлалаа ярьж байгаа. Яагаад гэвэл намайг одоо сүйч мууч үйлж одоо намайг араас маань ингээд татчихангаахгүй. Ерөөсөө л төрдөө өмч өргөсөн тангарагч юу гэж заасан байдгийг. Төрийн албаагч ямар байдгийг энийгээ л одоо хий. Тэгээд манай дүүнерээс манай ах トゥ амгсатангаас нэг ч хүн зэвсдүүчэнд оруулах. Яагаад гэвэл энэ хүүхдэд нөлөөлчихнө гэдэг байдлаар. Тэгэхээр энэ одоо ээж аваахаа өгсөн одоо итгэл бас надад бас үлээлгээд шүү дээ хариуцлага. Төрд бас үнэнч зүтгэрээ. Тэгээд ээж аваа өртөө хэлээд баярлсан. Одоо орондоо гэдэг зүйл юу болж байгаа юм бэ гэдээ одоо гайхаад одоо. Тэгээд тэр дээр үед нэг каракул малгайтай хүмүүс яваад байдаг. Одоо тийм л малгай хүмүүсдэг одоо юм болж байгаа. Тэр одоо инженеэр тайлбарлаж байгаа. Ингэж хэлж ийсэн. Тэгээд мөрөдөл болоод харж ирсэн малгайгаа өмслөө. За. Цалаа авчлаа. Үүнийг дагаадах юм юу ирсэн бэ? За миний хувьд бол одоо яг одоо үндсэн төлөвлөсөн юмнууд бол ахлах мэргэжилтэн байж байхдаа төлөвлөсөн. Одоо энэ зэвсдүүчнийг энэ бүтээн байгуулалтанд оруулъя, барилгын инженерийн анги салбаруудыг нь чадахыг нь бэхжүүлье, сургалт бэлтгэлийн хангуулъя, хүний нөөцгөө бэлтгий гэдэг ингээд явж исэн. Одоо энэ төлөвлөлт бол үргэлжлээд явъя. Уламж одоо ирч хүчтэй. Уламж одоо бас чимээг үндсэлтэй төлөвлөхийг хичээж ингэж ажилласан. Тэгээд энэний хүчинд бас яг уламж хүн энэ ажилд туссан баталгаа хамгаалахын зэвсдүүчийн жанжинштаа бас барилгын инженерийн салбаруудыг олон улсын хийх дэмжих ажиллагаанд оролцуулъя. Улс орны стратегийн одоо бүтээн байгуулалтанд бас одоо зэргийн анги салбар яг өөрийнх нь үндсэн мэргэжлийн зэргийн анги салбаруудыг оруулъя гэсэн ийм төлөвлөлт бол явагдчихсэн. За энэ бол одоо уламжтай хүчтэй явагдаад одоо 2018 оноос эхлээд зэвсдүүчийн бүтээн байгуулалтанд нэлээд эрчтэй орсон доо. Тэгэхээр одоо таны одоогийн ажлын талаар хоёлаа ярилцъя л да. Хүмүүс бол ингэж асуудаг барилгын цэргийн анги, төмөр замын цэргийн анги ч юм уу те. Цэргийн ангиуд ер нь улс орны бүтээн байгуулалтанд нэг нэмэр болдгүй гэдэг ч юм ойлголттой байдаг. Ер нь улс орны бүтээн байгуулалтанд цэргийн ангиуд яаж оролцдог юм бэ? Ямар нөлөөтэй байдаг юм бэ? Тэгээ улс орны бүтээн байгуулалтанд зэвсдүүчин оролцсон түүхийг ярихаар энэ оролцоог нь ярихаар бас энэ түүхээ бас эргээд хармаар санагдтыг. 1936 он цэргийн явдлын үнэ сайд бүх цэргийн жанжин, дэмд жанжны тушаалаар цэргийн явдлын өмнө харьяанд барилга инженерийн хилцгийг байгуулжсэн. Инженер барилгын хилцс гэж. Мөн одоо барилгын сумаг байгуулжсэн. Тухайн үе одоо нэр одоо томьёо гэх юм уу. Одоо ингээд одоогор бол нэг ороот тийм ээ. Ордогийн хэллэгээр. За энэ цаг үеэс эхлээд энэ барилгын цэрэг үүссэн байдیں۔ За ингээд түүхэн хугацаанд дандаа өргөжин дэвшиж явж байсан. 1936-аас 1947 онд барилгын цэргийн удирдах газрыг байгуулах хэмжээнд бас асуудал эргэцсэн. Дайны дараах одоо хотжуулалт цэцэрлэгж
үйлдвэржилтийг ингээд бүтээн байгуулалтыг хийхэд зэвсэг түвшний оролцоог ингээд оролцуулах. Ингээд 1947-оос 60 он, за 60-аас одоо 90 он гэдэг ингээд үйлчлэлтэй түүхэн замлууд байна. Маш одоо сайхан бүтээлч Монгол улсын одоо хотжохын тус маш том нөлөө үзүүлсэн энэ цэргийн хүчин байсан байна. Тухай одоо 60-аас 90 оны тоо баримтыг ингээд аваад үзэхээр 1600 гаруй офицер ахлагчтай, 3000 гаруй ахлагч одоо ажилчинтай, 9500 гаруй хугацаа цэргийн албаагчтай, нийтдээ 20000 гаруй одоо цэрэгтэй ийм цэргийн хүчин. Энэ бүтээн байгуулалт, энэ одоо хотчлтыг, энэ аймагуудад нийслэлд байж байгаа үйлдвэрчлэлийн барилгуудыг барьж исэн, барилгын үйлдвэрлэл явуулж исэн ийм одоо түүхэн замлалтай. Ингээд зэвсдүүчин бас энүүгээрээ зогсоогүй улс ардын аж ахуй, ялангуяа хөдөө аж ахуйд бас маш өргөн цар хүрээтэй оролцож исэн ийм баримтууд байдаг. Бас үүнээс гадна цэргийн анги цэргүүд маань нөгөө авран хамгаалах ажиллагаанд бас их оролцдог, дайрлагддаг. За онцгой хөдлийн газар үүсгэн байгуулагдахаас өмнө бол авран хамгаалах ажиллагаа, дагаас 100 бурхан болсон, үер ус болсон энэ үед бол байлдааны одоо техник, туулц сайтай ийм техникээр бол маш одоо олон арга хэмжээг төлөвлөн явуулж ирсэн. Ялангуяа энэ зах зээлийн нийгэм шилжсэн, за юм одоо цуувчлалын өгцсөн, малчид иргэд ард иргэд маань бас хүнд байсан. Энэ үед бол зэвсэг түвшний анги салбаруудаас зохион байгуулалтаа томилгоотой энэ салбаруудыг бүр ингээд ажиллуулж ирсэн. Ялангуяа одоо 2002 он, 2004 оны зас судалтай энэ жилүүдэд бол бас л маш том үр гүйцэтгсэн. Энэ зас өндөр даваанууд хаагдсан. Одоогийн шиг одоо бүгдсэн аймагуд бас ингээд атоочлалт авцсамаар ингээд холбогдоогүй юм л хүнд үе байсан. Энэ үед бас үргэ зэвсдүүчин гүйцэтгсэн гэж боддог. Одоо бол яг онцгой байдлын ерөнхий газар яг ингэж чиг үүргээр хуулиар үлээсэн үүрэгтэй. За энэ үүрэгт нь зэвсдүүчин одоо дэмжлэг үзүүлэх бас ийм хуулийн бас үүргийг түлээдэг. За хизээ өдгөө дуутахад л зэвсдүүчин одоо бэлэн байхаар сургалт бэлтгэлээ өдөр тутам хангаж байдаг. Тэгэхээр цэрэгт татагдах одоо ирчүүдийн цэрэгт хамрагдах ч юм уу цэрэгт явах одоо энэ үйл ажиллагаа бол маш бага болсон, идэвхгүй болсон гэд яригддаг байсан. Гэхдээ миний ажигласнаар одоо өнгөрсөн хаврын намрын цэрэг татлах дээр маш идэвхтэй хамрагдаж байгаа ажиглагчсан л да. Тэгээ энэний нэг жишээ бол одоо нэг шалтгаан нь бол ялчгүй төмөр замын цэргийн одоо бүтээн байгуулалт. За барилгын салбарын бүтээн байгуулалт юм шиг байгаа. Төмөр замын одоо цэргийн бүтээн байгуулалт нь яг яаж болдгоо, яаж оролцдог вэ? Бүтээн байгуулалтанд оролцсон тулд нэлээд одоо бэлтгэл зэвсдүүчин батламаас салбараас сангацсан байсан. Яг тэгвэл цэрэг техникийн хамтын ажиллагаатай орнуудтай цэргийн одоо сургалт бэлтгэлийг хамтарсан сургалт дадлуудыг явуулсан. За бас тодорхой хэмжээний зам барилгын зориулалтад тоног төхөөрөмж үйлдвэрүүдэд татагдсан ийм байсан. Тэгээ 2018 онд энэ Дорногов аймгийн Алтан ширээ сумд баригдаж байгаа энэ газрын тос боловсруулах үйлдвэрийг сайн шин доттой холбох хүнд даацын тусгай зориулалтын 17 км автосамыг барих үүргийг засгийн газраас батламаа салбар зэвсдүүчинд даалгасан байдаг. За энэ үүргийг биелүүлэхийн тулд одоо хийрийн анги байгуулад тэр ажлыг одоо гүйцэтгэх хугацаанд нь төлөвлөгөөнийхэн дагуу чанартай гүйцэтгэсэн. За тэр одоо удирдлага төлөвлөлтийн баримт бичгүүдээр миний би өөрөө бас суусан. За газар орон дээр нь ч бас удирдах байсан. Ингээд улсын комиссийн гишүүдийн 100% саналаар уг автосамыг улсын комиссд ингээ хүлээж авч ирсэн. Тэгэхээр одоо өмнөх одоо төлөвлөлтийн юмнууд ингээ үргэлжлээд явж байгаа. За тэгээд 2019 онд мөн одоо засгийн газрын тогтоолоор зэвсэгдүүчнийг одоо энэ 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын одоо гүйцэтгэгчээр доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр одоо томилсон. Ингээд зэвсдүүчин үүргээ биелүүлэхийн тулд одоо хийрийн ангиудыг одоо үндсэн одоо барилгын инженерийн ангиудаас гадна хийрийн 2-3 ангийг байгуулсан. Төслийн хугацаанд одоо яг эд оргил ачааллын үедээ зэвсдүүчнээс нь 2000 гаруй цэргийн албаагч одоо эдийн төвцөөр ахлагч төрөөж байлдагч цэргийн гэрээ талбарны ингээд ажиллаж исэн юм
одоо тоглоомтууд бас тусгацсан байна эргээд харахад. За энэ одоо бүтээн байгуулалтанд оролцож байхад бол хугацаа цэргийн албаагчид бас энэ дунд бас ингээд оролцоод туслах ажил. За магадгүй одоо хугацаа цэргийн албанд ирэхээс өмнө мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан бас тодорхой хэмжээний мэрэгжил эзэмссэн ийм цэргийн албаагчид бол шууд одоо томилогдоод үндсэн ажлаа хийгээд за тэр одоо төслийн хүрээнд одоо олгогдож байгаа томилтын зардлыг аваад ингээд халагдаад явсан өнгөрсөн 10 дугаар сард санжийн одоо нэг цэргийн албаагч дансандаа 12-оос 14 сая төгрөгийн мөнгөн хуримталтай болсон. Ингээд халагдаад явж исэн. За энэ одоо мэдээллийг миний бие одоо энэ телевизээр дугаар бас мэдээлж байсан. Тэгээ энэний дараа бол энэ цэрэг татагдах цэргийн албаа өмчээр хаах энэ залуучуудын хүсэл сонирхол бас нэмэгдсэн. Тэгэхээр энэ төсөл өөрөө ингээд эргээд харахаар дандаа л энэ залуучуудыг ажилдаа орлоготой байлгах энэ коронавирусын цар тахлын энэ хүнд одоо оныг өнгөрөөлөө шүү дээ биднес чинь. Энэ одоо хүнд үед одоо залуучуудаа дэмжсэн үндэснийхээ үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч, тээвэрлэгч компаниудаа дэмжсэн ийм төсөл бид нэг ингээ хэрэгжүүлээд дуусч байна л да. Тэгэхээр дандаа одоо үндэсний бүтээх одоо үйлдвэрлэгч энэ бүтээн байгуулагчтайгаа л бид нар хамтран ажиллахыг бодсон. Энэ төслийг бол зөв төчний жанжиаштай бас одоо мэрэгжлийн удирдлагаар манай захирал одоо нэгдсэн удирдлагаар за манай барилга инженерийн цэргийн удирдах газраас бол одоо мэрэгжлийн удирдлагаар хангаж энэ олон аж ахуй нэгж байгууллагуудыг үйл ажиллагааг нь уялдуулан зохион байгуулах тэр техник эдийн засгийн үндэслэл зураг төслийн дагуу энэ одоо бүтээн байгуулалтыг бариулах энэ ажлуудыг одоо хууль эрх зүйн хүрээнд нийцүүлж төлөвлөгөөнийхөө дагуу одоо гүйцэтгсэн. За дараа нь захиалагч байгууллагаас санал тавиад төмөр замын дээд үтцийн ажлыг одоо барих үүргээ өгсөн. Өнөөдрийн байдлаар нэг 80 гаруй хувьтай зам төмөр тавих ухсрах ажил ингээ явагдаж байна. За энэтэй холбоотойгоор манай цэргийн насны залуучууд маань зэвсэг төвчөнд ороод тэр бүтээн байгуулалтанд оролцоод бас одоо амьдралын гарааны мөнгөө хуримтлуулад ингээд амьдралаа өөрөөр эхлэе, шинээр эхлэе, амьдралыг арай өөрөөр харъя гэж ийм бодол энд төрсөн. Энд ирж байгаа залуучуудаа ярилцаад үзэхэд чи ийм хандлагатай байна. Хизээ бид нэр явах уу? Хизээ бид нэр одоо бүтээн байгуулалтанд очиж ажиллаа хийх үү? Зөвчм бол шууд цэрэг татаал бүтээн байгуулалтанд явуулчихдаг салбар бол биш шүү дээ. Цэргийн албаагчийг өөрийн татаж авчирна. Үндсэн хуулийн дагуу цэргийн албаны сургалт явагдана. Тангархаа өргөн дээрээс нь энэ барилга инженерийн ангиудад байж байгаа буцаа цэргийн албаагчд бол мэрэгжлийн хичээлэг үзнэ. Арматурчин бол арматурчин, хөрлөгчин бол хөрлөгчин яг одоо танхимын сургалтаа хийгээд за аймаг дүүрэгт байж байгаа мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлтэйг хамтарсан мэрэгжил болох сургалтуудад хамрагдаад за дадлага бүтээн байгуулалтын өрөөнд яг одоо бодитоор хийдэг. Зэвсэг түвшний барилга инженерийн цэргийн удирдах газар. Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.4 их 80 төгрөг. Төсөл хэрэгжснээр дотоодын уулуурхаан баялагийг тээвэрлэж, дэлхийн зах зээлд хүргэх төмөр замын нэгдсэн сүлжээ бий болж, тээвэрлэлийн дардал буурч, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. Орчин үеийн судалгаа шинжилгээ, технологийн шийдэлд үндэслэж, хүрээлэн буй орчинд ээлтэй тээвэрлэлийн арга барилыг нэвтрүүлэх. Евразийг холбосон төмөр замын сүлжээ бий болох. Орон нутагт ажлын байрны тоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой бөгөөд 1.5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой юм. 5 бүлэгөр болон ашигт малтмалын нөөц бүхий томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох, аж үйлдвэрийн цогцлбор байгуулж, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улсын газар нутгаар дамжин олон улсын зах зээлд гарах зэрэг Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг хурцсах өндөр үр ашигтай төсөл юм.
Нэгсэндээ цэргийн албаа хаад гэдэг бол Монгол эр хүний бас улсынхаа өмнө, эх орныхоо өмнө хүлээс хүндтэй үүрэг гэж ярьдаг тийм. За үүний хажуугараас мэрэгжил эзэмшээд ажлаа цалинтай болоод хүрээд ирэх боломжийг нээж өгч байгаа. Илүү шинэлэг одоо үйл ажиллагаа шилжсэн гэсэн үг юм шүү дээ. Одоо тэр хуцас цэргийн албаагч нар бол анх ирэл одоо бушуухан шиг цэргийн албаа хагаал одоо тэр гудамжинд гараад өндөр байшингийн цонхыг хараад явж байгаа л одоо сонирхолтой өсөлттэй байна шүү дээ. Надтай ажиллаж исэн цэргийн албаагчд бол санаа бодол нь маш өдөр тутам бид нэр ингээл хамт ажиллаж байгаа. Ингээд хэсэг хугацааны дараа ингээл ойрхон дотн ингээ ярилцгаар санаа найлуулж өөр болцсон. За би одоо мөнгө авчаад одоо хэдэн алтаа нэг ашаа байшинтай эсвэл одоо нэг машин аав, эсвэл одоо би ихтэй сургууль зуръя. Эсвэл дүү охин дүүгээ одоо оюутныхын төлбөрийг хийн. Ээжтэйгээ байрны урчлаа болгоод ингээд тэтгэврийн зээлэн дээрээ нэмэрлээ. Инхээр нөгөө Монгол хүн лөө ялангуяа Монгол улсын өрхийн тэргүүлэгч нар амьдралынхаа анхны гараг зөв эхэлж байна л гэж би хараад байгаа юм. Энэ төсөлд хамрагдсан одоо цэргийн албаагчдын тухайд. Одоо ингээд цаашдаа энэ Монгол улсын төр одоо төрөөс баримталж байгаа бодлого энэ одоо улсын стратеги ач холбогдолтой бүтээн байгуулалтыг явуулах олон төсөл хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Тэр одоо та бүхэн бас сайн мэдж байгаа. Хаалсын араа 2050 гээд их 80 10 их 80 гээл ингээд ерөөсөө л энэ улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх доктортой өсөлтийг хангая гэсэн ийм одоо мега хэмжээний үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтууд одоо төлөвлөгдөж байгаа. Тэгээ энд одоо оролцохын тулд бид бас одоо бэлтгэлээ бас тодорхой хэмжээнд хангаж байна. Техникийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэх боломжийг судлах, за цэргийн албаагчтайгаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх гэсэн ийм одоо төлөвлөлтийн арга хэмжээнд явуулж байна. За үүнээс гадна одоо Америкийн нэгдсэн улсын инженерийн корпустай бас одоо хамтаа ажиллагаа эхэлсэн. За тэгээ 22 цар тахлын улмаас дандаа одоо цахим хэлбэрээр уулз сценаруудаа хийж байна. За ингээд 20 тавигдаад ирэхээр бид нэр хамтарсан сургуулиудаа зохион байгуулж эхэлнэ. Эхлэхээр төлөвлөсөн. За энд бол манай зам барилгын за бусад одоо инженер мэргэжилтэй залуучууд бол Америкийн нэгдсэн улсад энэ инженерийн мэргэжлийн эзэмшин урт богино хугацааны сургалтанд суралцсан, хамтарсан сургалт дадлага явуулна, инхийг дэмжих ажиллагаанд одоо хамтарч оролцсон ч гэдэг юм уу. За ийм хөтөлбөрүүд урьдчилсан байдлаар ингээд төлөвлөгдсөн байна. Тэр залуучууд маань өөрийгөө сайхан хөгжүүлээд сурч боловсроод ингээд одоо танхимын заавал сургалт төсгүйгээр энэ цахим хэлбэрээр альж одоо салбарын одоо боловсролыг одоо судлах, тэр сургуульд нь хэлсэх ийм боломжтой болсон. Ийм цаг үед одоо ирсэн байна бид нар. Монгол эр хүний цусандчтай хэдэн үеэд амьдсан цэрэг дайчин төр ген байдгаач гэж ярьдаг тийм. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлийн асуултыг танаас цэргийн амьдралын, цэрэг хүний амьдралын тийм хамгийн сайхан юм бэ? Залуучууд бас уриалж хэлээд. За цэргийн албаагчд бич өөрөө одоо 29 жилдээ албаач бас л одоо дөнгөж 18 настай цэргийн хангар хөргөж ирсэн ингээ үе ингээ эргээ харахаар бас сайхан байдгийг. Залуучууд маань ч бас тийм байгаасаа гэж би боддог. Эх орондоо тангар хөргөндөд. Яагаад шилийн богдод энэ шилийн сайн хэрчүүд очиж тангар хөргөд ити. Тэгээ яагаад тэрэндээ өмнөж байгаад ити хаяга хатардгүй ч гэдэг юм а тий. Тэгэхээр Монгол улсын одоо төр ард түмэнтэй тангар хөрч ийн эр хүн. Энэ бол эр хүний нөгөө гент нь байдаг төрөлхийн одоо дайчин чанар нь энийг уншаад энэ төр туганда одоо тангараа өргөхөөр сэтгэл зүйн хувьд маш өөр болж байгаа юм л да. Манай одоо сургуулийн гавьяд багш нар байдаг. Ерөөсөө л цэргийн сэтгэл зүйг маш сайн судалсан цэргийн жанж юм л да. Тэр олон цэргийн албаагчдын дунд өөрийгөө аваад явах, хувцас өдөр болгон цэвэр цэмцгэр өмсөх. За ажил хийсний дараа өөрийгөө цэвэрлэдэг тийм ээ. Наазах юм бол энэ одоо эр хүнд байх ёстой юмнууд. Тэгээд хүнд өөрийгөө бас товч тодорхой зэгцтэй үгээр ойлгуулдаг. За хүний үгийг бас хүлээцтэй сонсч чаддаг. Ингээд ирэхээр нөгөө Монгол эр хүн, Монгол эрхийн тэргүүн гэдэг энэ тал руу бас нэлээд хацаагаад ирж байгаа. Инхээр энэ эр зэргийн алба бол эртнээсээ одоо
хилээ манах үүтэй боллоо гэж ярьдаг. Тэгээ энэ үгний үнц нь учир нь ямар учиртай. Монгол улсын тусгаар тогтнол халдшгүй тархан байдал, гадны зэвсэг талтлаас өөрийгөө хамгаалах зэвсэг хүчинтэй байх гэсэн. Энэ төрлийн бодлого юм. Энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх. Ийм л удаа агуулгатай. Ингээд Монгол улсын тусгаалсан жигүүргэх байгууллагуудад бас олон одоо арван дайчид үеийн дайчид маань бас хугацаа зэрэг албаагаад ирвэн жигсаад ингээд их орныхоо бүтээн байгуулалт иргэний нийгэмдээ шилжээд амжилт бүтээлтэй ингээд сайхан ажиллаж байгаад одоо зэргийн албаагч. За өнөөдөр одоо энэ бүтээн байгуулалтын ажлыг ерөнхий төлөвлөлтөөр нь хангаж ажиллаж байгаа хүний хувьд бас эргээр харж байгаа юм л да. Сайхан залуучууд байна. Компанийн захирлууд болцсон, гоё хувцсан улс төрчд байна. Одоо гос мундаг одоо бизнесмэнүүд байна. Ингээр бол ажил одоо хүний голдгоос хүн ажлыг голдог юм байна гэж. Тэр хугацаа зэрэг албаагч эрэхтэй өнөөдөр тэр ногоо тарьжсэн байж болно. Хадлан хатчихэл хурааж исэн болно. Шүн ганцаараа харуул зогсож исэн байж болно. Инхээр амьдрал түүний үзэх ёстой юмыг богино хугацаанд нэг жилийн хугацаанд амьдралын цэргийн албаны дүрм, цэргийн албаараа ингээд түүнийг хүмүүжүүлдэг, хэлбэршүүлдэг гэдэг юм. Ийм л одоо албатаа мань алба тэгээд би энэ албаараа үргэлж одоо баярлж энэ албанд хэлснээрээ бас бахархаж явдیں۔ Тэгээд баярлалаа танд. баярлалаа. Халуун сэдв нэвтрүүлэг маань энэ удаа энэ жил буюу 2021 онд тохиож байгаа батлан хамгаалах салбар үүсч хөгжсөний 110 жил, Монгол улсад орчин цагийн зэвсэг төвчин үүсч хөгжсөний 100 жил, за мөн хурандаа хэмээх энэ хүү эрхэм цол үүсч хөгжсөний 85 жилийн ойг